За та бүдгийн өнөөдрийн мэндийг үндсэн хуулийн цувралынхаа дараагийн дугаарт орж байна. Өнөөдөр бид Монгол Улсын үндсэн хуулийн 3 дугаар бүлэг буюу Монгол Улсын төрийн байгуул гэсэн энэ хэсэг дээр дахиж автаж ярина. За ер нь төрийн байгууллал гэдэг нь өөрөө үндсэн хуулийг ард түмний дундын нийтийн гэрээгээд ингээд ойлгвол тэрний хэрэгжилтийг хангаж яадаг нь бол төрийн байгууллал гэдэг. Өөрөөр хэлбэл улс орны хөгжил, дэвшил, эдийн засаг, нийгэм, аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, за хүний эрх, бизнес энэ бүх юм төрийн байгууллагын үйл ажиллагааны онцгой хамааралтай. Тэгэхээр улс орн бүр янз янзаар одоо төрийн байгуулдаг. 188 улсын судалгаанаас харахад бүгд найрамдах засаглалтай улс 145 байд юм байна. За хаан засагтай улс бол 43 байна. Хаан засаглал, бүгд найрамд засаглал гэсэн ийм л хоёр засаглал дэлхийд бий. Харин бүгд найрамд засаглал нь өөрөө дотроо ерөнхийлөгчийн засаглалтай, хагас ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай гэж ингэж хуваарлагддаг. За хаан засаглал бол хэмжээд эрхт, хэмжээгүй эрхт гэж ийм хоёр хуваагддаг. За хэмжээд эрхт нь болохоор үндсэн хуулийн хуульд одоо парламентын буюу 2-р шинжтэй ийм засаглалтай. За хэмжээгүй эрхт хаан засаг бол үнэмлэхүү одоо эзэн хаан үлддэг. Удам ургаараа хүүхдүүд нь өв залгамжлаад төрөө үлддэг гэдэг. Ийм засаглалын тогтолцоонууд бий. Америкийн нэгдсэн улс дахь одоо нэг ертөнц гэдэг ийм байгууллагаас гаргасан улс орнуудын засаглалын тухай ийм ном байдаг. Төр улсуудын засгийн газар гэдэг. Эндээс харах юм бол ер нь засаглалын тогтолцоонд нь хаан засаглалтай, за шашин төр хосолсон засаглалтай гэж бас байна. Цэргийн дэглэмтэй, ардчилсан засаглалтай. За ардчилсан дотроо болохоор олон намын ардчилтай, ерөнхийлөгчийн ардчилсан, ерөнхийлөгчийн засаглалтайг ингээд хуваарлагддаг. За мөн намгүй ардчил гэж байна. Нам төвтэй засаглал гэж байна. За шилжилтийн засаглалтай гэсэн ийм орнууд байна. За энэ хуваар дотроос Монгол улс хаана байна гэхээр парламентын ардчилсан орн гэдэгт бол ордоггүй. Хэдийгээр бид нар Монгол улс парламентын засаглалтай орон гэж ингэж ярьдаг боловч энэ ангилд Монгол улс ордоггүй. Ерөнхийлөгчийн ардчилсан засаглал, ерөнхийлөгчийн засаглал аль алинд нь ордоггүй. Харин олон намын ардчил гэдэг ийм одоо их сонин категори дотор орж байгаа. Энэ дотор манай нэг цэргээ илгээгээд байдаг Сьерра Леон энэ төр орчихсон ингэж явж байгаа. Ардчилсан орн олон намтай боловч яг ерөнхийлөгчийн засаглал гэдэг юм уу эсвэл одоо парламентын засаглал гэдэг энэ ангил руу одоо оруулж болохгүй ийм дундын сонин тогтолцоотой оронд орчод байгаа. Би эхний цуврал мэдээлэл дээр илэрхийлж байсан. Монгол улсад гүйцэтгэх засаглал улсын хурал дотроо багтаад байгаа. Өөрөөр хэлбэл улсын хурлын сонгуул болно гэдэг нь өөрөө цаа талд нь засгийн газар байгаа гэж ингэж бодож их хурлд өсөлт. Ингэснээрээ нөгөө давхар дээл гэж бид нар яриад байгаа одоо давхар их хурлын гишүүн байгаа, засгийн газрын гишүүн байх ийм хязгааргүй эрх мэдлийн төлөө энэ Монгол улсын баялагийг өрн таран хийгээд дээрэс нь хууль тогтоох байгууллагын одоо сонгогдох энэ зардлыг бол хэмжээ хязгааршгүй болгож. Нөгөөтэйгөр жинхэнэ одоо хууль тогтоож чадах ёстой боддог, чаддаг эрдэм мэдлэгтэй улсууд орхосоо илүү хөрөнгө мөнгөтэй улсуудын уралдаан болгож хувирч байгаа. Их хурлыг энэ гажиг өөрөө Монголын нийгэмд бол асар садаатай байгаа. Ийм байдалд бол 1999 оны 12 дугаар сард орсон өөрчлөлт дараа нь 2000 онд дахиж одоо баттгсан улсын хурлын гишүүн бөгөөд засгийн газрын гишүүн байж боллоо гэж одоо үндсэн хууль заасан. Тэр заалтаас болоод ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. За одоо улсын хурлаас орондоо хэлэлцүүлж байгаа энэ хэлэлцүүлэгт үндсэн хуулийн 39-р зүйлийн 1-3 дугаар заалт буюу засгийн газрын гишүүдийг улсын хурал хүн нэг үрээр авч хэлэлцдэг. Ийм одоо хуультай байгаа. За тэгвэл
одоогийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газар ерөнхий сайд гишүүдээс үүдэн ерөнхий сайд болон засгийн газрын нийт гишүүний 3/1 нь улсын их хурлын гишүүн байж байна. Өөрөөр хэлбэл бүх гишүүд нь их хурлын гишүүн байж болохоор байсныг одоо 3/1 нь байж болохоор ингэж шуугчлах гэж байгаа. За нөгөө төвөр их хурл нэг үрчлэн хилцдэг байсныг болиулаад ерөнхий сайд өргөн мэдүүлээд энийн ерөнхийлөгч 72 цагийн дотор ёсчилдаг. Ийм болгоод ерөнхий сайд ерөнхийдөө улсын их хурлаас хамааралтай байдаг. Энэ байдал нь багасна. Дээрээс нь томилогдож байгаа ерөнхий сайд засгийн газрын гишүүд улсын их хурлын гишүүн бүрийг гуйж санал цуглуулах ийм асуудлаас ангижрах юмаа гэдэг. Энэ талаас бол дэвшилттэй зав. Гэхдээ ер нь бол ерөнхий сайдаас бусд нь бол их хурлын гишүүн байх заавал бас албагүй. Монгол улсын нийгмийн эдийн засаг ер нь хөгжихгүй байгаа, хүн ардын амьдралаа сайжрахгүй байгаа нэг хамгийн гол асуудал бол засгийн газар маш ойрхон солигддог. Сонгуульт хугацаанд 4 жил. Дээрээс нь энэ 4 жил дотроо 2-3 удаа огцорж байгаа тохиолдолд нэг засгийн газар бол 1.5-аас 7 жилийн ийм настай байгаа. Ийм тохиолдолд бол аль салбарын ажил бол явахгүй маш хүндрэлтэй байна. 2000 онд оруулсан тэр дордохын 7 заалт гэж байгаа. Энэ заалт бол ерөнхийлөгчөөс хэд хамаатай ийм засгийн газар байгуулагдаад байсан. Хүн бүрийг заавал ерөнхийлөгчтэй зөвшөөрсөн гэдэг. Эннээс нь ангид байлгах гээд их хурлаас одоо бүгдийн томилдог ийм болцсон чинь их хурлын гишүүдийн сайд болох сонирхол нь өндөрсөд ирсэн. Өөрөөр хэлбэл 76 гишүүний 18 сайд байлаа гэж үзэх юм бол хэрвээ нэг удаа засгийн газар унагчих юм бол дараагийн үлдсэн гишүүдийн одоо засгийн газрын гишүүн болох сайд болох магадлал бол 20-30% нэмэгдэж байгаа. Дахиад унах юм бол 60-70%. Дахиад засгийн газар унах юм бол үндсэндээ бараг одоо автоматар засгийн газрын гишүүн болохоор ийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгээ энэний үр дүн 1992 оноос хойш манай 14-5 засгийн газар солигдсон. 18 ерөнхий сайд солигдсон байна. За одоо ингээ харах юм бол энэний үр дүн юу болж юм гэхээр нэр бүхий яамдуудыг аваад ингээд үзье. Сангийн яам гэхэд санхүү эдийн засгийн яам болоод нэрийг өөрчилдөг. Эсвэл буцаага сангийн яам болоод. За үндэсний хөгжлийн бодлого барьдаг, боловсруулдаг, энийг хадгалж яадаг байгууллага гэж ерөөсөө байхгүй. Саяхан өнгөрсөн сонгуулиар эдийн засгийн хөгжлийн яам гэж 2012-аас 14 онд байгуулад энийг аваа хийсэн. Тэр өөрөөр хэлбэл боддог яам байхгүй гэсэн. За түнширчин хүчний яам гэхэд дэд үтсийн хөгжлийн яам, зам тээвэр барилга хот байгуулалтын яам, барилга хот байгуулалтын яам, зам тээврийн яам гэх хуваагдаад ингээд олон болсон байх жишээтэй. За хүнсэндээ аж ахуйн яамыг бүгдээр харъя. 92-96 онд хүнсэндээ аж ахуйн яам байсан. 96 оноос хөдөө аж ахуйн үйлдвэрийн яам болсон. 2000 оноос хүнсэндээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам болсон. 2004 оноос хүнсэндээ аж ахуйн яам болсон. 2008-аас 12 онд хүнсэндээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам болсон. За 12 оноос үйлдвэр хөдөө аж ахуйн яам болсон. Одоо хүнсэндээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам гэсэн ийм нэртэй явж байгаа шин. За энэ гэснээр засгийн газрын бүтэц өөрчлөгддөг. Бүтсэн өөрчлөгдөнгөө доторх бүх хүмүүс нь газар хэлцүүд нь өөрчлөгддөг. За хүмүүс нь өөрчлөгддөг. Иннээсээ болоод бодлого өөрчлөгдөөд одоо тогтвортойгоор хөгжлийн бодлого явуулах одоо ямар ч юм болцоо болж байгаа. За энийг нөхцөлдүүлж байгаа нэг заалт байгаа. Энэ 39-р зүйлийн 2 дахь хэсэг. Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрсдөө оруулах саналаа ерөнхийлөгчтэй зөвшөөрсөн улсын их хурлд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд болсон хүний хамгийн дуртай, хамгийн сонирхолтой нэн тэргүүр хэрэгжүүлдэг заалтууд энэ. Чундаа энэ заалтаар засгийн газрын бүтцийг бүтэн өөрчлөөд аль нэг яамны нэрийг нэг үсэг нэмэх, эсвэл нэг үсэг хасах нэрийг өөрчилснөөр бүтцээр нь бүхэлд нь тэнд нь ажиллаж байгаа 100 түүнийг өөрчлөөд оронд нь цоо шинээр бүрдүүлэх ийм эрх зүйн болцоо бий болдог. Энийг бүтцийн өөрчлөлт гэсэн нэрээр халахвчлаад энэ байдлаар ялсан намынхаа хүмүүсийг томилох. Эсвэл одоо засгийн газрын өөрчлөлт гэх юм бол өөрийнхөө гарын хүмүүс, өөрийнхөө найз нөхөд нутаг ус хамаатан саднаа томилдог. Одоо энэ нөхцөл бол ерөөсөө энэ заалтаас болоод байна.
Харамсалтай нь одоо хэлэлцүүлэгт энэ заалт тогтоороогүй явж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд бүр санаачлаг гаргаад энэ 39-ийн 2 дахь заалт гэдэг энэ заалтыг одоо өөрчлүүлье. Эсвэл одоо мөрмөсөн хүчингүй болгоо гэдгийг шаардах хэрэгтэй. Тэгэх юм бол засгийн газар тогтвортой байх. Тогтвортой байснараа Монгол улсын одоо ирээдүйн нийгэм эдийн засаг үйлдвэрлэлд бол онцгойж байна. Тухайлбал одоо та бүхэн харж байна. Зис хайлуулах үйлдвэр, төмөрлийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, 5 дугаар станц, нүүр сийжүүлэх, төмөр зам, чөлөөт ус, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үндэсний брэндүүд, музей, спортын согтмор энэ Монгол улсад баригдсан уу? Баригдав. Энэ бүгд бол өөрөө хэрэгжүүлэхийн тулд дор хаяж одоо 6-7 жил зэгцтэй ажиллах ийм шаардлага байна. Гэтэл манай засгийн газрууд өөрөө 2 жил хүрэхгүй настай учраас ийм том хэмжээний төслийг бол огтхонч харж хэрэгжүүлж чаддгүй. Харин сонгогчдоос санал авахд шаардлагатай бүх сумдыг эрчим хүчээр холбох одоо халамжийн бодлого, хүүхдийн мөнгө те энэ бүгдийг бол хийж ирж байсан гэж. За харах юм бол та бүгд бол бүх аймгийн төв бол үндсэндээ засамлаар бараг холбогдчихжээ. Энэ бол чухал. Гэхдээ нэн тэргуунд хийх үйлдвэрүүдээс илүү сонгогчдод шууд одоо санал авч болох, шууд таалагд ийм төслүүдээр анхаарал ингээ яваад байгаа нь бол бас гамшиг болж байгаа. За төрийн байгууллага зөв байгуулах нь бол улс орны нийгэм эдийн засагт бол онцгой чухал. Улсын ирээдүй энэ бүгдээс хамаарч байгаа. Тийм учраас Монгол үндэсний ардчилсан нам энэ үндсэн хуулинд одоо өөрчлөлт оруулахдаа юуг анхаарах ёстой вэ гэсэн нэг ийм 6 зүйлийг гаргасан байна. Нэгдүгээрт нь засгийн газрыг тогтвортой байлгах хэрэгцээ орчныг бүрдүүлэх. Хоёрдугаарт нь улс төржилтийг саарамжуулах. Гуравдугаарт нь хөгжлийн бодлого төлөвлөлтийг тогтвортой залгамж чанартай болгох. Дөрөвдүгээрт нь төрийн албаны мэри системийн хэрэгцээ орчныг бий болгох. Тавд нь хянан шалгах үндсэн хуулийн институт байгуулах. Зургаад нь өргөтгөр гэсэн бүлэг бий болгох гэсэн ийм санаачлагыг гаргасан. За яагаад ингэсэн гэхээр нэгдүгээрт нь бол засгийн газраа ерөнхий сайд бүрдүүлж чадахгүй байна. Улсын хурлын гишүүн бүрээс хамаартай болчиход байна. Тийм учраас ерөнхий сайдд кабинетаа бүрдүүлэх энэ боломжийг бол олох ёстой. Хоёрдугаарт нь парламент болоод засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5-6 жил болох хэрэгтэй байна. Дараа нь засгийн газрын бүтцийг хуулиар бэхжүүлэхгүй бол миний түрүүний ярьсан одоо засгийн газрын бүтцийг өөрчлөх нэрээр бүх яамдууд ингэж өөрчлөгдөж байгааг зогсоох хэрэгтэй. За хоёр дахь нэг зүйл бол улс төржилтийг хэрхэн саарамжуулах вэ? Сонгуулийн цэглэлийг холбоолно, сонгуулийг цөөлнө, орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцохгүй байх. Эсвэл намыг хатуу гишүүнчлэгүй болох гэсэн ийм одоо хуулбар байж байна. За хөгжлийн бодлого төлөвлөлтийг тогтвортой болгоход нь бол хөгжлийн хөтөч байгууллага үндэсний хөгжлийн яам юм уу одоо эдийн засгийн хөгжлийн яам гэдэг ийм эдийн засгийн нийгмийн хөгжлийн одоо бодлогыг боловсруулж идэг, судалгаа хийдэг, стратегийн төлөвлөдөг. Энэ бодлого яаж засгийн газар өөрчлөгдсөн байсан хадгалаа явуулдаг ийм институт зайлшгүй чухал байна. За төрийн албаны одоо тогтвортой байх ийм хэрэгцээ орчин энэ бол ойлгомжтой. Төрийн хянан шалгах байгууллагыг үндэсний институт болгохоос бол онцгой чухал. Одоо төрийн хяналтын байгууллага ямар хөө вэ гэхээр үндэсний аудитын газар гүйцэтгэж байгаа. Харамсалтай нь ялсан намын томилгооны хүмүүс ажиллаа хийдэг учраас ямар компани шалгах уу, ямрыг шалгахгүй байх уу гэдгийг одоо ингэ шийдэж ялгууртаа ханддаг. Ийм л тогтолцоо байна. Тэгэхээр энэ хараа тус байх нь нэгдүгээр онцгой чухал. Хоёрдугаар ийм хяналтын төрийн чигүүрийг гүйцэтгэдэг. Төрийн аль хашиж байгаа улсууд, төрийн өмсөлт газрыг удирдах байгаа улсууд ямар нэгэн алдаа завхарл гарахаас нь өрчлөн сэргийлдэг, зааварладаг, явцыг хяналт хийдэг. Алдаа гаргасан бол засал залруулдаг ийм хяналтын байгууллага бол маш чухал. Тэгээд алдаа нь одоо их хортой эсвэл ерөөсөө засал залруулахгүй ийм байх юм бол хууль хяналтын байгууллагад өгдөг байх нь зөв байна. Тэгэхгүй бол өнөөдөр яаж юм гэхээр яг аль хашиж байгаа хүн ямар ч хяналт шалгалтгүйгээр одоо намын нэр дор гэдэг юм, намын хамгаалтанд дор, намынхаа далбаанд дор хамгаалттай
их захгүй шахаа хийдэг, хууль маш их зөрчдөг ийм байдал бол хавтаарсан байж байна. Тэгэхээр ийм тохиолдолд энэ хууль зөрчсөн хэвээрээ байна. За тэрийг хуулийн байгууллагатай тохирч нэг юм. Үгүй бол хуулийн байгууллага шалгахаар яалтчгүй энэ хүн бол гэмт хэрэгтэн болоод шууд дээлийн нэмрэх ийм байдал болчихж байна. Тэгэхээр дээлийн нэмрэхгүй байх нь яах вэ гэхээр эсвэл олсон авсныгаа хуваалцах, цавчих гэж нийтэд яригадаад байгаа шүү дээ. Цавчих, эсвэл одоо шууд дээлийн нэмрэх ийм л хоёр завтай. Ихэнх тохиолдолд бол энэ шалгагдж байгаа улсууд эцсийн бүлэгт бол тэрийг хэрэгсэхгүй болоод байгаа. Энэ чи яаж ийм гэхээр ерөөсөө олсныгаа хоорондоо хуваадаг ийм тогтолцоо бий болчиход байна. Тэгэхээр эн чинь өөрөө хуулийн байгууллагуудыг улам завхруулах, хуулийн байгууллагын хамгийн том мөнгөтэй, хамгийн их мэдлэлтэй газартай зууралдуулах, тэгжээж илүү одоо хүмүүсийг шахах, шууд шахах дарамтлах ийм байдлаар хөрөнгөждөг. Ингээд мөнгөний өмнө бол хууль шүүхийн байгууллага хүчгүй болох энэ завхрал авилгыг улам дэлгэрүүлээд байгаа ийм шалтгаан болж. За нэг өгөөд аваад хамгаалтанд орсон дархлаатсан бүр ийм бүхлбүтэн Азийн тоолдог шиг ийм сүлжээ болох ийм авилгыг бий болгож байгаа учраас хянан шалгах одоо төрийн чиглэлийг үүсгдэг ийм байгууллага хэрэгтэй. Энийг хянан шалгасны дараа хуулийн байгууллага руу шийдвэдэг байх нь зүйтэй гэсэн ийм байр суурь ба. За 6-аад нь бол өрх гэр юусэн бүтэн бүлэг бий болох хэрэгтэй. Өнөөдөр бид нар хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх гэж ярьсаар байгаа өрх гэр бүлийг бол үндсэнд бол бараг салгаж дуусгана. Монгол даяар 100 гаруй мянган өрх толгойсон эмэгтэйчүүд байна. 5200-300 ийм өрх толгойсон эрэгтэйчүүд байна. Монголчуудын уламжилт одоо гэр өрхөө баг төрөө авч явдаг, өрх гэрээ төвшин сайхан байлгадаг. Энэ соёл юм бол илүү задарч байна. Тэгэхээр бүх бодлого бол өрхөөр дамждаг, ажлын байр бий болох халамжийн тогтолцоо энэ бүгд бол өрхөөр чиглэх хэрэгтэй. Өрхөд хариуцлага өргөх хэрэгтэй. Өрхийн тэргуунд, өрхийн гишүүдэд хариуцлага өргөдөг ийм үүргийн чиглэлтэй зүйл заалтыг бол цөөлөнд оруулах хэрэгтэй гэдэг. Энэ хүний эрхийн хэсэг дээр бас ингэ яригдсан. Ийм өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага байна. За тэгээ ерөнхийд нь төрийнхөө бүтцийг төрийн байгууллага яаж байгуулах вэ гэхээр шууд одоо хоёр танхимтайгаар парламентээр байгуулах, их хурлаа, бага хурлаа гэсэн бүтцтэйгээр байж болж байгаа. Яг нь парламентын социалистэй орнуудыг харахад бол 54 орноос 37 нэг танхимтай байна. Тэгэхээр хоёр танхимд бас хүндрэл бэрхшээл учирдаг. Яагаад тэгэхээр хоёр танхимд хоорондоо ойлголцохгүй бие биенийхээ үйл ажиллагаа саад болоод төрийн үйл ажиллагаа шийдвэр гаргах процесс бол маш их саармждаг гэж ингэж үздэг. Ийм тохиолдолд нэг танхимтай байж болно. Нэг танхимтай үед профессионал тогтолцоогоор аль болохоор нийгмийн бодол санаа үзэл хүсэл бодлыг бүгдийг парламентд оруулж ирэхийг хичээх ёстой. Профессионал болдгоо махад холимог тогтолцоо бол манайд хамгийн тохиромжтой гэж үзэж байна. За ийм байгуулагдж байгаа их хурлаа гэж яриад байгаа одоо нэгэн танхим байгуулахгүй ийм тохиолдолд энэ бол цэвэр сонгуулийн байгууллага байж бас болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо үндсэн хуулийн цэц ерөнхий дээд шүүх хяналтын байгууллага төрийн албаны зөвлөлүүдээр байгуулчаад өөрөөр хараа тусаад цэвэр иргэдийн байгууллага байгуулчаад мөн одоо энэ өргөтгсөн энэ хуралдаагаас ерөнхийлөгчийн сонгогчдаг ийм сонгуулийн байгууллага байдлаар нэг хэсэгтээ ажиллаж байна. Бага хуралдаа одоо хууль зөрчсөн юм байх юм бол жилд нэг удаа тэр зарим одоо нэлээд нийгэм маргаантай байгаа асуудлаар дүгнэлт гаргадаг юм уу? Эсвэл одоо бета тавьдаг, хориг тавьдаг нэг ийм эрхтэй байх. Яг хууль тогтоогоод ийм байх болцоотой гэж ингэж үзэж байгаа. Энэ бол сонголтын асуудал хэлцүүлгээр иргэд нэлээд идэвхтэй орцох ёстой. За үүгээрээ өнөөдрийнхөө зурлыг өндөрлөё.